Сайн байцгаана уу? Өнөөдрийн эцэг эхчүүд зориулсан теле хичээлийн дугаараар хүүхдийн зам байдлын өөрчлөлт гэсэн сэдвээр та бүхэнтэй ярилцах болно. За, зам байдлын өөрчлөлтийг ярихын өмнө бид нэр хүүхэд насны тухай ярина. Хүүхэд нас гэхээр манай монголчууд 18 хүртэлх насыг хүүхэд нас гэж үндсэндээ авч үздэг. За энэ дээр хүүхэд насыг дотор нь хүүхэд насны ангилалд хувааж үздэг. Олон янзын ангилал байдаг. Тэгэхээр би өнөөдөр эцэг эхчүүд та бүхэнд хандж байгаа учраас манай монголчуудын насны ангилал болон бага насны хүүхдийг тэр дундаа хүүхдийг сургаж хүмүүжүүлдэг энэ талаас нь хийсэн ангиллыг гол танилцуулъя гэж бодож байна. За хүүхэд төрсэн цагаас 1 хүртэлх насыг бол бид нэлэхгүй гэж нэрлэдэг. 1-ээс 3 балчир нас. Тэгээд тэрний дараагаар нь 3-аас 6 нас хүртэл бид нэр сургуулийн өмнөх нас, 7-оос 10 наснд сургуулийн бага нас, 11-ээс 14 наснд сургуулийн дунд нас, 15-аас 17, 18 нас хүртэлх энэ хугацааг бид нэр сургуулийн ахлах нас гэж үздэг. За тэгэхээр өнөөдрийнхээ хичээлд бид нэр зам байдлын өөрчлөлттэй холбогдоод яг энэ насны ангилал дотроос бид нэр өсвөр нас буюу одоо эцэг эхчүүд бидний мэрэгжлийн хүмүүс бидний шилжилтийн наснд ямар зам байдлын өөрчлөлтүүд гардаг юм бэ? Энэ дээр та бүхэн эцэг эхчүүд маань юуг анхаарах гэдэг талаас хэдэн зүйлийг хэлье гэж бодож байгаа. За өсвөр наснд бид нэр дотроо 3 бас ангилж байгаа. За өсвөр насыг яаж ангилж гэнэ вэ гэхээр эхлээд бид нэр 10-аас 13 насыг өсвөр насны эхэн үе гэж хэлдэг. Дараа нь 14-өөс 17 насыг дунд үе, 18-аас 19 нас заримдаа магадгүй энэ өсвөр насны хожим үе бол 21 нас хүртэл үргэлжлэх нь байдаг. За тэгээд өсвөр нас бол өөрөө шилжилтийн нас. Яагаад шилжилтийн нас гэдэг вэ гэхээр хүүхэд наснаас насанд хүрэж байгаа энэ үеийг шилжилтийн нас гэж нэрлэдэг. Аав ээж нар та нар бүгдээрээ мэднэ, шинэ хүн төрж ийн тухайн гэр бүлд таны амьдралд, гэр бүлийн харилцаанд амьдралд шинэ хүн, шинэ орчинтойгоо, шинэ харилцаатайгаа ирдэг. Тэгвэл өнөөдөр таны хүү охин 10 нас хүрж байгаа бол шилжилтийн нас буюу өсвөр насны босхийг давж байна гэсэн. Үүнээс эхлээд магадгүй 8 жил, 9 жил, 10 жил таны охин хүү насанд хүрэх болох тэр шилжилтийн үе буюу нөгөө талаас хамгийн хэлбэрээр хэлбэл гүүр үеийг дамжиж гарч байгаа гэсэн үг. За энэ үед ямар онцлог шинжүүд илэрдэг вэ гэхээр яагаад заавал шилжилтийн нас энд огцон өөрчлөлт гардаг вэ гэж үзэхээр хамгийн энгийнээр хэлэх юм бол хүүхдийн бие физиологийн хувьд бол маш хурдцтай өөрчлөлтүүд гардаг. Магадгүй аав ээж та мэдж байгаа хүүчин магадгүй 8 настай байснаа өнөөдөр 10-тай 11-тэй болонгууд таны нүдэнд харагдахуйц бие бэлтрийн хөгжлийн өөрчлөлт. Магадгүй ээж нь охинтойгоо, ээж нь хүүтэйгээ дотн ярилцж байгаа бол физиологийн хувьд ямар өөрчлөлтүүд гарч ивэ гэдгийг ойлгож мэдж байгаа. Тэгэхээр энэ бол маш хурдтай явагдав. Хоёр дахь зүйл маань юу вэ гэхээр хүүхдийн тань мэдхийн хөгжилд бол маш хурдтай өсрөл бүхий хөгжлүүд гардаг. Энэ дээр юу вэ гэхэд хүүхэд өөрөө асуудлыг шийдвэрлэдэг болно. Асуудал дүн шинжилгээ хийдэг болно. Шинийг ирж хайдаг болно. Өмнөх нас өөрөөр хэлэх юм бол 10 хүртэлх насны үеэсээ бол арай асуудал таньж мэдэх, шинийг сурах туршлага эзэмшигтэр өөр хандлагатай болж ирдэг. За 3 дахь хамгийн чухал өнөөдрийн бидний хичээлдээ шууд холбогдож байгаа зүйл бол нийгэмшүүн талын асуудал. Өөрөөр хэлбэл харилцааны талын асуудал. Энэ наснд өсвөр насны хүүхдүүдэд онцлог шинжүүд юу гардаг юм бэ гэдгийг одоо цааш нь бүгдээрээ ярилцгаая. За хамгийн нэгдүгээрт нь би 10-аас 13 наснд ямар өөрчлөлтүүд гарч ирэх вэ гэхээр харилцааны хувьд 10-аас 13 настай таны хүү охин магадгүй бие төвтэй болно. Би тэгнэ, би ингэмээр байна, би тэгсэн, та намайг сонсохгүй байна, та намайг сонсох ёстой, би ингэмээр байна гэсэн энэ хандлагууд гардаг. Эндээсээ үүдээд насанд хүрэх ээж аав ч юм уу хүүхдийн хооронд зөрчил үүсдэг. Өмнө нь таны охин таны хэлснээр л байсан бол одоо магадгүй энэ хувцсыг би өмсөхгүй, эсвэл би энийг үзмээр байна, эсвэл ийм утастай болмоор байна, би хөдөө гэртээ очимооргүй байна, би заавал зуныхаа амралтаар, өвлийн амралтаар хөдөө баймааргүй байна. Эсвэл яг энэ цаг хугацаанд би теле хичээлээ хийгээд гэртээ баймаар байна, өвөөгөнд очихгүй байна ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр бие төвтэй асуудлуудыг гаргаж ирдэг болно. Энэ маань нөгөө эцэг эхчүүдтэй харьцах харилцаан дээр зөрчил үүсэж магадгүй болдог. За дараагийн тухайр нь юу вэ гэхээр энэ насны хүүхдүүд 10-аас 13 наснд эхэл тавигдаг юм гэхээр өөрийн гэсэн орон зайг ирэмэлцдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ миний ширээ, миний юм бити хүрээрээ.
Энэ магадгүй тийм ээ энэ одоо миний цүнх би эндээ тавьсан энэ цүнхийг битээ аваараа дүүгээ битээ аваараа ээж аваагээ битээ хүрээрэж гэдэг юм уу. Магадгүй одоо орчин үеийн орон сууцнд амьдарж байгаа хотын ч юм уу төвлөрсөн газрын суурин гэр бүлд амьдарж байгаа айлын хүүхд энэ насны дэрэнгүүд аав ээж би өрөөтэй болмоор байна. Дүүтэйгээ өрөөгөө хуваалцаж хамт баймааргүй байна. Ахтайгаа ихтэйгээ баймааргүй байна гэдэг юм уу. Ийм асуудлуудыг гарч ирдэг. Энийний цаана юу вэ гэхээр нөгөө орон зайгаа илэрхийлээд биегээ илэрхийлэх гэсэн ийм хандлага яваад байгаа. За энэний дараагийн насанд нь 14-өөс 17 насанд нь юу вэ гэхээр нөгөө түрүүний миний хэлсэн бибелдрийн болон физиологийн хурдтай өөрчлөлтүүд байгаа. Энэ маань хүүхдэд бас дотроосоо нөгөө зан үйлийг альва зүйлд илүү их хурдан хугацаанд шийдвэр гаргах энд нөлөөдөг. Эндээсээ өөдөд хүүхдүүд бол магадгүй аав ээж нар хүүхднийг төрөмгий болсон юм шиг санагдаад эсвэл хит их сэтгэлийн хөдөлгөөнтэй маш амархан уйлаад ч юм уу эсвэл уурлаад ч юм уу юм хэлэхээр шилбэлзээд байна гэдэг штеп. Энэ бүхний цаана маань юу гэхээр нөгөө сэтгэлийн хөдөлгөөнтэй альва асуудалд маш их мэдрэмжтэй ханддаг болсон ийм үе байгаа. За тэгээ энэ үед аав ээжийн мартаж болохгүй нэг чухал зүйл бол танаас илүү магадгүй хүүчин охинт нь найз нөхдөд илүү үзнэ. Энэ бол танд хайртай да хайргуудаа биш. Таныг сонсохгүй болцсондоо биш. Энэ бол энэ насны онцлог. Өөрөөсөө илүү өөрийнхөө гарч байгаа тэр бие физиологийн өөрчлөлт, таны мэдих альва тандах хандлага нь өөрчлөгдөж байгаагаар үеийнхээ найзтайгаа ангийнхантайгаа хуваалцчихж тэгээд дүгнэлт гаргахыг эрмэлздэг болно. Тэгэхээр та энэ хугацаанд магадгүй 17-аас 11 наснд хүү охиныхоо харилцааны хувьд бол 2 дахь хэлбэрийн харилцагч болоход та бити их сандраарай гэдгийг би бас хэлмээр байна. За энэний дараа 18-аас 19 наснд. За энэ наснд бол таны одоо магадгүй яг энэ насны хүүтэй охинтой энэ хавар 12 дугаар анги төгссөн магадгүй энэ жил 11 12 дугаар ангид байгаа хүүтэй охинтой аав ээж нар бол мэдж байгаа. Хүүчин охинд нь илүү их зоригтой болцсон. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа учир зүйн холбоосонд нь хэлэх тийм хандлагатай болсон байж магадгүй. Би одоо энэ жил математикаар маш сайн хиймээр байна. Тэгжээж ээшээ амжилтаа өгөөд одоо математикаар сайн цаашаа инженер болгомоор байна. Магадгүй би энэ жил ботод зургийн дугуйлан сурмаар байна. Тэгжээ цаашаа би сургуулаа төгсөөд оператор болмоор ч юм уу телевизийн салбарт ажилламаар байна ч гэдэг юм уу. Гэх мэтлэн ингээд юмсын хоорондын холбоо хамааралд нь шийдвэр гаргадаг болсон байна. Тэгэхээр энэ талаасаа магадгүй та харилцахад хялбар болсон юм шиг зарим өдрүүдэд санагдаж магадгүй. Гэхдээ өмнөх нөгөө зөрчилдөөн бас байна. Энэ маань юу вэ гэхээр энэ насны таны хүү охин өөрийн гэсэн үнд цөлтэй болно. Үнд цөл бол гэр бүлийн үнд цөл байхаас гадна аав ээж энэ үнд цөл хүү охины үнд цөлтэй зөрчилдөх нь бий. Тийм учраас энэ үнд цөлөөсөө болоод хүү охин чинь магадгүй таны хийснээс зөрж магадгүй. Би энэ тусламаар байна. Би магадгүй одоо орчин үеийн хүүхдүүд одоо ярьдаг штэ бид нар ээж аавд байхдаа одоо ингээ өвөө эмээгийнхэн байрныхаа хүмүүсийн бүгдээрнийх нь өгөнд нь ордог, гудамжныхаа одоо өвөө эмээ ахмад наснуудын бүгдийнх нь өгөнд ордог байсан гэж бид нар ярьдаг. Гэтэл таны хүү охин магадгүй би яагаад орох ёстой гэж тэр хүн надыг бас сонсох ёстой. Гэх мэтлэнгээр энэ үнэт зүйлээсээ шалтгаалсан бас зөрчилдөөн үүсэх магадлал байдаг. За тэгээд би бас саяны энэ өсвөр нас буюу шилжилтийн насны энэ 3 дэд бүлэгт ангилсан энэ дэд бүлгийн ангилал дотор аав ээж нар минь бас баримт хэлэх зүйл байна уу гэж хүлээж аж магадгүй. Тэгэхээр хамгийн сүүлд хийсэн судалгаанаасаа бас жишээ авъя гэж бодож байна. За энэ дээр юу вэ гэхээр өнөөдөр одоо ялангуяа сүүлийн 1 жилийн хугацаанд энэ ковид коронавирусаас үүдэлтэй энэ цар тахлаас үүдэлтэй та бидний бүгдээрнгийн маань амьдралд өөрчлөлт гарч байгаа. Гэр бүлийн амьдрал, ажилд, тэгээ хүүхдүүдийн, хүмүүсийн хоорондын харилцаанд өөрчлөлт гарч байгаа. Энэ харилцааны өөрчлөлт маань гэр бүл доторх оршин байх стрессийн түвшин нэмэгдүүлж байгаа. За монголчууд стресс гэдэг энэ үгийг хэрэглээд магадгүй сүүлийн 30 жил бол маш их хэрэглэдэг болсон. Энийний цаана юу стресс гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр ерөнхийдөө тухайн хүнд үзүүлж байгаа дарамт шахалтын эсрэг түүнд хариу үзүүлж байгаа сэтгэл санааны болон бие бэлтрийн хариу үзүүлэл гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдрийн энэ бидний амьдралын нөхцөл маань энэ хариу үзүүлэлт буюу ялангуяа сөрөг стрессийн түвшин нэмэгдүүлээд байгаамаа. Тэгээд одоо энэ Монгол Улсын их сургууль боловсролын хүрээлэнгээс хийсэн энэ судалгааны үзүүлэлтээс ингээ харах юм бол стресс бол энэ түвшин гэр бүлд буюу ялангуяа энэ өсвөр насны хүүхдүүд дээр түрүүний миний хэлээд байгаа 10-аас 17 насныхан дээр өмнөхөөсөө түвшин нэмэгдэж байна гэж дүгнэлтийг хийсэн байгаа. Энэ нь юугаар илэрж байна вэ гэхээр хүүхдүүд маань бол өмнөхөөсөө илүү ууралж байна. Түрүүн би хэлсэн тийм ээ уурлах,
бачимдах, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах юм өсвөр наснд байдаг. Гэхдээ энэ өнөөдрийн нөхцөл байдал бас хүүхдийн уур уцаарыг нэмэгдүүлэхэд нөлөөлж ийн гэж үзсэн. За энэ дээр ингээд судалгаанд хамарсан хүүхдүүдийн одоо 60-аас илүү хувь нь магадгүй 10 хүүхдээс 6 хүүхэд нь би өмнөхөөсөө илүү их уурладаг болсон. Ингээ хүүхдүүд өөрөөр хэлэх юм бол энийг мэдэрж байна гэсэн. Дарааны нэгэн зүйл маань юу гэхээр аливаа зүйлд ядарч байна. Тэгээ би одоо 2 хүүхэдт минь нэг нь хэлсэн байгаа. Би гэртээ байгаа одоо гэрээсээ теле хичээл үзэж байгаа. Ээж маань аав маань хамт байгаа. Энэ одоо хөл хориотой бид нар бүгдээр гэртээ байгаа нөхөрлөлд ядаргаатай санагдаж байна. Ядарж байна, амархан ядарж байна гэсэн зүйлүүдийг хэлж байгаа. Тэрний дараагийн зүйл нь юу вэ гэхээр хүүхдүүд би энэ хугацаанд амархан өвдөж чинь ханаа турчих гээд байна. Би ингээ гэрээсээ гарахгүй байгаа хэрнээ л өвдөд байна. Миний яасан мэдэхгүй толгой өвдөж чинь, гар өвдөж чинь гэж хэлж байгаа. Энэ бүхэн маань юутай холбоотой байгаа вэ гэхээр нөгөө стресстэй холбоотой. Үнэхэрийн өвдөлт мөн үү үгүй юу гэдгийг аав ээж нар бас та бүхнийг мэдрээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр хүүхд чи ядраад байна гэж хэлвэл яагаад ядарж ийн гэдгийг нь ойлгож дэмжих талаас нь хандаасаа гэдэг үүднээс би энийг хэлж байгаа. Уур уцаар муу адилхан хүн бүхэнд уурдлан гэдэг маань буруу талаас нь бас бид нэр сөрөг талаас нь ойлгохоос гадна хүн л эмчин уурлах тэр сэтгэлийн хөдөлгөөнө гаргаж ийна гэдэг маань сэтгцийн эрүүл мэнд талаасаа хувь хүний эрүүл мэнд ерөнхий физиологт сайнаар нөлөөлөх. Өнөөдөр харин гэхдээ гэр бүлийн гишүүд ээлжилж уурлах тухай асуудлыг би энэ заавал хэлмээр байгаа. Яг аав ээж нар уурлах гэдгээр уур уцаартай байна гэж гэр бүл заавал байна гэсэн зүйл биш. Энэ хэвийн хэмжээнд гарч иж амьдрал одоо хэвийн сайхан үргэлжлэнэ гэдгийг би бас та бүхэнд хэлмээр байгаамаа. За дараад нь болохоор бидний хэлэх зүйл маань юу вэ гэхээр өсвөр насны хүүхдүүд маань одоо ийм онцлогтой байд юм байна. Зан үйлийн хувьд маш их хурдтай хөгжлийн өөрчлөлтөөс шалтгаалаад зан авир харилцагчтай аав ээжтэй та нартай өмнөхөөс өөрөөр харилцдаг болж байна гэдгийг хэллээ. Тэгвэл энэ дээр бас нэг зүйлийг бас та аав ээж нартай хэлмээр байгаа зүйл маань гэхээр хөгжил гэдгийн цаана чанарын тухай асуудал явж байгаа шүү. Өсвөр наснд хөгжин байна гэдэг маань өмнөх наснаасаа илүү их чанартай тухайн хүүхдийн чинь амьдралд хэрэгтэй өөрчлөлтүүд гарч байгаа гэдгийг хэлмээр байгаа. Нөгөө нэг юм нь юу вэ гэхээр одоо яг энэ чиглэлийн судалгаа хийдэг шинжлэх ухаанд юу гэж үздэг вэ? Өсвөр наснд хүүхэд хүн шинээр төрнө гэж үздэг. Энэ наснд ямар хүн байж юу хийж ийн, ямар зан үйлтэй байна, зан арын шин гарна гэдэг маань насан туршид нь үргэлжилдэг. Өөрөөр хэлэх юм бол эхээс төрлөө өсвөр наснд дахин хүн болж шинээр төрж төлөвшдөг гэдгийг аав ээж та бүхэн битгий мартаарай гэдгийг би хэлмээр байна. За тэгээд өсвөр насны хүүхдтэйгээ харилцахын тулд аав ээж бид юу хийж чадах вэ гэдгийг хэдхэн зүйлээр хэлье гэж бодож байна. Хамгийн нэгдүгээр зүйл бол бас үлгэрлэх тухай асуудал байгаа. Уурлаж бухимдах ч юм уу эсвэл одоо бусад хүмүүстэй харилцах харилцаанд ч бай. Түрүүний нөгөө хүүхд орон зайн тухай асуудлыг ярьсан. Хүүхэд энэ насны хүүхдээр хамгийн их одоо өгүүлэгдэг юм бол өөрийн гэсэн орон зай. Ээж аав орон зайгаа яаж өөрийгөө гэртээ 5 хантай гэрт амьдарж байгаа хүмүүс өөрийн гэсэн аавын орон зай ямар уу, ээжийн орон зай ямар уу, хүүгийн охины орон зай ямар уу гэдгийг ээж аав өөрийнхөө үйлээр өөрийнхөө харьяалалд байгаа эдэл хэрэгэлдэг зүйлээрээ хүүхдтэйгээ ингээд орон зайг бий болгож болно. Ингийн бол чи илүү их тавтай байж болно гэдгийг үлгэрлэж харуулж болно гэдгийг хэлмээр байна. За дараагийн зүйл нь юу вэ гэхээр нээлттэй байх тусаа асуудал. Хүүхэд та бид ч гэсэн хүүхэд байсан. Таны хүүхэд цэцэрлэгт явж исэн, сургуулийн 1-2 дугаар ангид байсан, 4-5 дугаар ангид орлоо нөгөө сөрөөний хэсэг өсвөр наснд шилжчихлээ шүү дээ. Энэ үеэсээ болоод та өмнө нь хүүхдтэйгээ маш амархан ярилцдаг, хүүхдийнхаа инээсэн учрыг хараад мэдчихдэг байсан. Жоохон ядарсан, уйтгарсан юм хараад мэдчихдэг байсан бол өсвөр наснд магадгүй энэ танигдахгүй байж магадгүй. Тэгэхээр та яах вэ гэхээр хүүхдтэйгээ нээлттэй байх хэрэгтэй. Нээлттэй байхын тулд яасан бэ чи яагаад ингэж байгаа юм бэ гэж асууж лавлахаасаа илүү өөр тохиолдсон юм хүүхдтэй яар. Энэгээрээ та нээлттэй байна, нөгөө талаас үлгэрлэж байгаа. Ээж нь өнөөдөр их ядарлаа. Яагаад ядарсан бэ? Инглээ. Ажил дээр ийм асуудал ялаа. Замд инглээ гэдэг энэ бүхнийг хүүхдтэйгээ яар. Магадгүй гэр бүлийн хоёр эхнэр нөхөр хоорондоо ярьдаг бол хүүхдтэйгээ ярина. Энэ бол нээлттэй байхын нэг асуудал. Ядарж ийн гэдгээ мэдрүүлэх, ад жаргалтай байгаагаа мэдрүүлнэ гэдэг маань хүүхд чинь эргээ танд яг энэ зүйлээ мэдэрдэг болно. Иннээс цаашаа дөрөөлөд бид нар юу хийж болох вэ гэхээр нөгөө өөрт болохгүй байгаа зүйлээ, түрүүний нөгөө бухимдал үүсгэж байгаа зүйлүүдэд нээлттэй байх боломж нь бүрдээ шүү. Нээлттэй байна гэдгийг өргөн утгаар нь ойлгож аав ээж минь та бүхэн туршаад үзээрэй. Магадгүй та хийдэг байх. Ээж аав та тэгвэл илүү ихээр нээлттэй яг хэлэх гэсэн зүйлээ одоо хэлдэг байгаасаа гэж хүсэж байгаа. Яг монголчуудын хувьд бол
тэгдгэлд Монгол хүн бол дотгошоо гэдэг. Энэ бол өнгөрсөн ялангуяа яг энэ насны хүүхдтэй залуу гэр бүлийн тухайд бол энэ илүү их аав ээж нар өөр хоорондоо нээлттэй байдаг. Тэгвэл энийгээ цаашаа шат ахиулаад хүүхдээрээ охин дээрээ хэрэгжүүлээрэ гэж та бүхэнд бас сануулж хэлмээр байна. За дараагийн аав ээж нарт маань хэлэх нэг зүйл, та бүхэнд хэлэх зүйл бол хүүхдэд дэмжих тухай асуудал. Ямар ч үед хүү минь, охин минь чамд асуудал тулгарвал ард чинь ээж нь аав нь би дэмжихэд бэлэн гэдгийг, туслахад бэлэн гэдгийг хүүхдэд мэдрүүлэх хэрэгтэй. Магадгүй хүүхд чинь нүдэнд бүлцээсэн гаднаас ороод ирнэ. Өсвөр насны охин 15 настай охин ч ороод ирлээ. Тэгвэл энэ үед нь шууд яасан бэ гэж асуухаас илүү яавал охины чинь сэтгэл сэргэлдэг, баярлдаг вэ гэдгийг та мэдж байгаа учраас тэр зүйлийг л хийх ёстой. Аав ээж нарын хувьд юу вэ гэхээр хүүхдээ хит их анхаарал тавиад хит нөгөө өсвөр насны хүүхдийнхаа орон зай руу нэвтрээд тэрнээсээ болоод зөрчил үүсээд байдаг юм аа. Тэгэхээр та бүхэн энээс одоо зайлсхийх тухай асуудал дэмжих хэрэгтэй. Дэмжинэ гэдэг маань эерэг талын дэмжлэг байх хэрэгтэй гэдгийг бас хэлмээр байна. За бас нэг зүйл маань юу вэ гэхээр нөгөө хүндлэх тухай асуудал. Би энэ хүндлэх гэдэг дээр бас их та бүхнийг аав ээж нарыг анхаараасай гэж бодож байгаа. Би даасан хүн гэдгээ хүүгээ охиноо хизээч мартаж болохгүй. Та өөрөө хүн тийм ээ, нийгмийн дотор амьдраа явж байхдаа хүмүүс таныг хүндлээсэй гэж хүн ч гэсэн хүний мөн чанар бол хүндлүүлэхэд маш дуртай байдаг. Эндээс эерэг энерги ялгарч идэг. Тэгэхээр хүүхдээ сайн хүн болгохын тулд нөгөө монголчуудын ярьдаг сайхан монгол хүмүүс чинь нэг сайхан философитой ард түмэн штэ. Миний хүү охин надаас илүү сайхан амьдраасай гэж боддог. Тэгвэл хүү охиноо өөрөөсөө илүү сайхан амьдраасай гэж бодож байгаа бол өнөөдөр та хүү охиноо хүндлэх ёстой. Та хүү охиноо хүндэлж ивэл таны хүү охин харилцагчаа, найзыгаа магадгүй цаашдаа ханаа ээжлээ хайрлаад хүндлээ, хамтран ажиллагчаа хүндлээд эндээсээ болоод аж аргалтай сайхан амьдрахын үндэс нь болдог. Энэ бол өсвөр наснд эхлэн тавигдаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За тэгээ эцэст нь өнөөдрийн хичээлдээ би хамгийн сүүлд аав ээж нарын заавал мэдэх нэг зүйл бол хязгаарлах тухай асуудал. Аливаа юм бүхэн хязгаартай, сайхан бүхэн хязгаартай, муу мухай бүхэн хязгаартай, хүмүүжлийн төвшин, арга барил ч гэсэн хязгаартай байх ёстой. Гэхдээ энэ хязгаарыг яаж тохиох вэ гэхээр аав ээжээс дамгаалсан хязгаар биш, харилцсан, зөвшөлдсөн, тулгуурласан хязгаар байх ёстой. Хамгийн энгийн жишээ өнөөдөр орчин үеийн гэр бүлд өнөөдөр хөл хорионд аав ээж гэр бүлээрээ бүгдээрээ байж байгаа. Нөгөө л утасны тухай асуудал, телевизорын тухай асуудал, компьютерийн тухай асуудал гарч байгаа. Энэ дээр болооч гэж хязгаарлахынхаа өмнө өдөрт хэн хэдэн цаг утсаараа мессенжерээ үзэх ёстой юм, компьютер дээр тоглох ёстой юм бэ гэдгийг эхнээсээ хязгаараа тавиад цагаа тохироод тэрийг амьдралдаа хэрэгжүүлж байвал нөгөө зөрчилдөө маань, харилцаа маань сөрөг тал руугаа одоо хазаахаас урьдсан сэргийлэх ийм сайхан боломжууд байгаа. За энэ бүхнийг бол хүндэт ээж аав нар та бүхэн хэрэгжүүлдэг баг. Тэгтээ бас зарим нэгэн мартсан зүйлийг нь сануулсан болов илүү ингэж болох юм бэ штэ гэдэг санааг өгсөн болов гэж бодож байна. Тэгээ анхааран сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Айл бүхэн аж аргалтай хүүхэд бүхийн царайнд инээд баясал тодорч байх болтугай. Баярлалаа.